Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэг маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 32 настай Тиффани Лукас гэх эмэгтэй нь 9 настай Жейден болон 6 настай Морис гэх хоёр хүүтэй. Жейден, Морис хоёр өөр эцгийн хүүхдүүд, гэхдээ хоёулаа ээжтэйгээ хамт Кентаки мужид амьдардаг. 9 настай Жейдний аав нь харамсалтайгаар 2019 онд гинтийн ослоор нас барсан байлээ. Жейден өөрөөс нь нэлээд олон насаарах эцэг нэгтэй Дэрл гэх нэг ахтай. Дэрл яг хэдэн настай гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ 20 нэлээд гарч яваа залуу юм шиг байсан. Дэрлийн хэлж байгаагаар аавыгаа нас барсны дараа дүү Жейдентэйгээ ойр байхыг илүү хичээх болсон. Жейден, Морис хоёрын хувьд тэд бусад 6 болон 9 настай хүүхдүүдийн л нэгэн адилаар гадаа тоглох дуртай, видео тоглоом, за тэр тусмаа Дэрэлтэй хамт видео тоглоом тоглох дуртай, хөгжилтэй, сэргэлэн цовоо ийм хүүхдүүд. Харин Тиффанигийн хувьд тэрээр хэрвээ сошиал медиаг нь харах юм бол хаанаас нь ч харсан айгүй мундаг ээж. Тэрээр сошиал хаягууд дээрээ үргэлж хөвгүүдтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж байгаа зураг бичлэгүүдэд оруулан бурхан өөрт нь хөвгүүдийг нь нэлгээсэнд ямар их талархдаг гэдгээ бас ээж байгаагаараа ямар их бахархдаг талаараа үргэлж бусадтай хуваалцдаг. За жишээ болгоод хэд хэдэн нийтлэлүүдээс нь уншиж өгье. 2020 оны 3 дугаар сарын 12-нд Жейднийг 6 нас хүрч явах үеэр тэрээр Facebook дээрээ миний бяцхан хүү, анхны үр, хайртай хүү, төгс төгөлдөр Жейден маань маргааш 6 нас хүрнэ. Жейден үнэхээр хамгийн хүчирхэг, хамгийн хайр татам, хамгийн гайхалтай бяцхан хаан. Би түүнийг зөвхөн өөрийн хүү болохоор нь ингэж хэлж байгаа юм биш. Жейдентэй уулзаж, хайрлж, дэрэгтэн байсан хүн бүрүүнийг батлана. Бурхан Жейднийг бүтээхдээ үнэхээр цаг заваа гаргасан. Бурхан юу хийж байгаа гэдгээ маш сайн мэдэж байсан. Би Жейднийг өдөр бүр хайрлж, түүнтэй өнгөрүүлж байгаа цаг мөч бүртээ талархдаг. Түүний эцэс төгсгөлгүй тэмрэлтүүд болон бидний хуваалцдаг дотн яриануудыг би хизээж үнгүүдүүлэхгүй. Би Жейднийг зөвхөн төрсөн өдрөөр нь биш, өдөр бүр хайрлж биширдэг. Миний хоёр хүү, Жейден болон Peanuts үнэхээр өөр төрлийн хүүхдүүд. Учир нь тэд Бурханы илгээлт. Миний хийжсэн ямар ч алдаа, учирчилсан ямар ч зовлонгоос илүүтэйгээр тэдний төлөө би өөрийгөө өдөр бүр засаж, тэдэнтэйгээ урт удаан хамт байхыг хичээдэг. Би өдөр бүр тэдний төлөө, тэдний аз жаргал, ирээдүй, сайн сайхны төлөө амьдардаг. Амьдралд би олон зүйл дээр баталгаа өгч чадахгүй ч би үргэлж сайн ээж байх болно гэдгээ, үргэлж хайр халамжаа өгөх болно гэдгээ, өөрийнхөө хамгийн сайн сайныг тэдэнд зориулна гэдгээ баталж чадна. Миний зүрх сэтгэл, миний амьдралын бүх оршихуй Жейден ба Peanutsтай үүр тамт байх болно хэмээн нийтэлсэн байдаг. За Peanuts гэдэг нь Морисыг хэлж байгаа, гэр бүлийнхэн нь түүнийг өхөөртөөд Peanuts гэж дуудсан байлээ. За үүний дараа 2021 оны 4-р сарын 21-нд тэрээр мөн л Facebook дээрээ тэднийг унтаж байхыг нь хараад сэрүүн сууж байна. Амьдралдаа туулсан бүх өвдөлт, зовлон минь тэднээс авдаг хайр, ажлын хажууд юу ч биш юм байна. Ямар ч зүйл сайхан өдрийг муухай болгож чадахгүй. Жинхэнэ баялаг гэдэг бол аз жаргал юм. Инээмсэгэл, хайрал, аз жаргалтай бай. Бас бурханд талархаарай. Одоо буцаад орондоо орлоо хэмээн хөвгүүдтэйгээ хамтдаа авахулсан зургаа оруулаад инхүү нийтэлсэн байдаг. За цаашлаад Тиффани ээжүүдийн өдрөөр Facebook дээрээ нийтэлсэн өөр нэгэн нийтлэл дээрээ тэрээр миний ертөнцөд өдөр бүр ээжүүдийн өдөр. Намайг ээж минь гэж дууддаг хамгийн хүндэтгэлтэй, өрөвт сэтгэлтэй, хүчирхэг, хөгжилтэй, мэдрэмжтэй, хамгаалагч, хайр татам бяцхан хаануудаар бурхан намайг ажилласан болохоор би түүнд үргэлж талархдаг. Хэрвээ тэд байгаагүй бол би инээмсэглэж, хайрлаж амьдрахыг ч мэдэхгүй байсан байх. Миний хамгийн хэцүү өдрүүдэд хүртэл тэд намайг хайраар булж халамжилсаар байдаг. Үргэлж хамтдаа хизээж тусдаа биш. 3 сэтгэл, 1 зүрх хэмээн бичсэн байдаг. За ер нь Тиффанигийн энэхүү нийтлэлүүдээс нь харахад түүнийг хүүхдүүдтэйгээ дотно, хүүхдүүдтэй цаг гаргадаг, тэдэндээ маш их хайртай, мундаг ээж юм шиг харагдаж байгаа. Цаашлаа Тиффани 2016 онд жижигхэн хүнсний дэлгүүр нээж исэн байлээ. Гэхдээ түүнийг дэлгүүрээ нээгээд удаагүй байх үед нь хажуухан талд нь Walmart-ийн шинэ салбар нээгдсэн. За Walmart бол томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг, дотор нь цахилгаан бараанаас авахуулаад хувцас, хүнсний зүйлс гээд бүх зүйлс бараг байдаг. Дээрээс нь үнэн ч гэсэн бусад дэлгүүрүүдтэй харьцуулах юм бол хамаагүй хямдхан байдаг. Мэдээж энэхүү Walmart Tiffany-гийн дэлгүүрийн хажуухан талд нь нээгдснээр түүний дэлгүүр нь ямар ч ашиг орлогогүй болоод
2017 онд хаалга барьсан байдаг. За өмнө нь хэлсэнчлэн Tiffany сошиал медиа дээр л үнэхээр хүүхдүүдтэй хайртай, сайн ээж юм шиг харагддаг байсан боловч бодит байдал дээр бас л бүх зүйл шал ондоо нөхцөл байдалд байсан. 2014 оноос 2018 он хүртэл 4 жилийн хугацаанд Tiffany 3 удаа хориотой мансууруулах бодис хэрэгэлсэн гэх шалтгаанаар цагдаа дээр дуудагдсан шийтгүүлж исэн бол 2018 онд хориотой мансууруулах бодис биедээ авч явсан гэх хэрэгээр 1 сарын хугацаанд 20 газарт хоригдчихсэн. Jayden 2014 онд төрсөн, харин Morris 2017 онд төрсөн. Тэгэхээр Tiffany-г хоригдох үед Jayden дөнгөж 4 нас хүрчээсэн, харин Morris дөнгөж 1 нас хүрчихсэн байгаа. Хүүхэд хамгааллын газраас Tiffany-гийн мансууруулах бодисны донтолтоос нь болж хүүхдүүдийг нь Tiffany-гаас тусгааралж авч исэн ч удаатай байлээ. Гэхдээ тэгээд Tiffany хөөцөлцөөр байгаад хүүхдүүдээ өөр дээрээ эргүүлэн авч чадсан. За өмнө нь хэлсэнчлэн Jayden-ийн аав нь 100 нас барсан, харин Morris-ийн аав нь Tiffany-гаас салаад Michelle гэх эмэгтэйтэй гэрэлсэн байлээ. Michelle-ийн хэлж байгаагаар Tiffany Morris-ийг аавтай нь огт уулзуулдаггүй. Morris-ийн аав нь хүүдээ зориулаад маш том төрсөн өдрийн үдшилэг зохиосон боловч Tiffany Morris-ийг төрсөн өдрийнх нь үдшилэгт явуулаагүй. Ер нь л аавтай нь уулзуулахгүй тулд бүх арга чаргаа хэрэгэлдэг байсан. Цаашлаад Michelle Tiffany-гийн сошиал медиа дээр нийтэлдэг бүх зүйлс нь худал хуурмаг жүжиг хэмээн ярьсан байдаг. За 2018 оноос хойш Tiffany дахин хориотой мансууруулах бодис хэрэгэлсэн гэх хэрэгээр цагдаа дээр дуудагдаж ямар нэг асуудал үүсгээгүй тул 2018 оноос эхлүүлээд хэрэг гарах үеийг хүртэл түүний мансууруулах бодисны хэрэглээ яг ямар байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй. Цаашлаад Tiffany огт ажил хийдэггүй байсан. Гэр бүлийнх нь түүнийг ажил хийхгүй байж яаж мөнгөтэй байгаад байгааг нь гайхаад хэд хэдэн удаа түүнээс энэ талаар нь асууж исэн боловч Tiffany энэ талаар огт ярихыг хүсээгүй. Гэр бүлийнх нь түүнийг тухайн үед биеийн үнэлээд ээж магадгүй хэмээн сэжилж исэн. Учир нь Tiffany 2 бага насны хүүхдүүдээ оройн цагаар урт хугацаагаар харгалзах хүнгүй гэртээ үлдээгээд гараад явчихдаг. Заримдаа бүр хүүхдүүдээ машин дотор цоожлоод зогсоол дээр үлдээгээд өөрөө хаа нэг тийшээ яваад хэдэн цагаар алга болчихдог байсан. Үүнээс нь үүдэн гэрийнх нь түүнийг биеэ үнэлж иж магадгүй хэмээн сэжиглж идэл түүний гэрийнх нь компьютер дээр байсан имэйл хаяг дээрээс биеэ үнэлж байгаа гэдгийг нь батлах хэд хэдэн имэйлүүд олдсон байдаг. За 2023 оны 11-р сарын 8-нд өглөө эрт Tiffany-г хуршууд нь байшингийнхаа гадаа маш ууртайгаар хэвс угаагаад харин хажуухан талд нь Jayden Morris хоёр тоглоод байж байгааг олж харсан байдаг. Үүнээс хойш 2 цаг гарангийн дараа буюу өглөөний 10 цаг өнгөрч явах үед Tiffany-гийн хуршин гэрээсээ гараад машин руугаа алхаж явах үедээ Tiffany-г гинтхэн гэрээсээ гүйж гарч ирэн машин руугаа гүйж агаад газарт сөхрөөд унахыг нь олж харсан байдаг. Ингээд хуршин түүн дээр явж очин бүх зүйл зүгээр эсхийг асуухад Tiffany хариуд нь хүүхдүүд маань дотор үхэж байна хэмээн хариулсан. Tiffany-гийн хуршин түүний хэлснийг сонсоод Tiffany-г тэнд нь орхиод гэрлүүн гүйж орох үедээ аимшигтай зүйлийг олж харсан. Jayden Morris хоёр унтлагын өрөөндөө орон дээрээ толгойдоо буудуулан цусандаа будагдсан байдалтай олдсон ба тэдний хажуухан талд нь нэгэн гар буу мөн олдсон. Ингээд хуршин тэр дороо 911 руу заалган тусламж дуудсан бөгөөд түргэн тусламжийнхан 11 цагт Tiffany-гийн гэрт ирсэн байдаг. Түргэн тусламжийнхныг ирэх үед 9 настай Jayden болон 6 настай Morris нар бага зэргийн амьсгаатай арай амьсгал хураагаагүй байсан. Түргэн тусламжийнхан тэднийг яаралтай эмнэлэгт хүргэн амь насыг нь аврахаар бүх чадлаараа оролцсон боловч харамсалтай нь хөвгүүд эмнэлэгт хүргэгдээд удаагүй байх үедээ мис заслын үеэр амьсгал хураацгаасан байдаг. За цагдаагийн ажилтнуудыг хэргийн газарт ирэх үед Tiffany яг л байсан газартаа гадаа байшингийнхаа урд газарт хэвтчихсэн ба мэдээж тэрээр тэр дороо баривчлагдсан. Мөрдөгчдийг Tiffany-гийн гэрлөө явж орох үед энд бүр яаж хүн амьдрдгийг гэмээр дүр зураг тэднийг ухтаа авсан байдаг. Гэр дотор бүх зүйлс маш бохир заваан, энд тентгүү хоолны үлдэгдлүүд болон хорхоо шавж нар цугларчихсан. Шалан дээр нь өнгийн зүйлс асгараад хаатчихсан, маш өмхий үнэртэй. Энд тентгүү муудаж өмхирсэн хүнсний зүйлс хөглөрчснээс гадна тог байхгүй, тог нь тасарчихсан байдалтай. 2 бага насны хүүхэд байтугай нас бие төрсөн хүмүүс ч амьдарч чадхааргүй аимшигтай гэр оронд
Jayden Morris хоёр амьдарч исэн гэдг нь бол тодорхой харагдчихсэн. За цаашлаад мөрдөгчөд Tiffany-гийн хуршүүдтэй нь уулзан хэрэг гарах үед ажиллаж исэн хяналтын камер байгаа эсхийг тодруулж явсаар нэгэн хяналтын камерын бичлэгийг олж авч чадсан байдаг. Тэрхүү бичлэгэн дээр өглөөний 10 цаг өнгөрч явах үед Tiffany-гийн гэрээс 4 удаа буян дуу гарсан ба үүнээс 5 минутын дараа Tiffany гэрээсээ гүйж гарч ирэн машин руугаа гүйж авах үедээ газар дуунан харин хөршин түүнд туслахаар явж очиж байгаа нь бичигдэн үлдсэн байсан. Тэгэхээр хэрэг гарах үед Tiffany-гийн гэрт Tiffany болон хүүхдүүдээс өөр хинч байгаагүй гэдг нь батлагдаж Tiffany өөрийн гараар хоёр хүүгийнхаа амь насыг хөнөөсөн гэдг нь ийхүү тодорхой болсон байгаа. За Tiffany-г цагдаагийн хэлцээр авчирээд мөрдөгчөд түүнээс 3 цагийн турш байцаалт авсан бөгөөд байцаалтын үеэр Tiffany энэ зүгээр л нэг санамсаргүй осол байсан. Facebook миний тархиг угаагаад үүнээс нь болоод санамсаргүй байдлаар би хүүхдүүдээ хөнөөчихсөн хэмээн хэлсэн байдаг. За үүнээс өөрөөр бол Tiffany мэдүүлгийнхаа үеэр огт юу ч яриагүй. Facebook тархийг нь угаасан гэдэг зүйлээрээ тэрээр яг юу хэлэх гэж оролцсон гэдг нь ч мөн тодорхойгүй. Tiffany-гийн гэр бүлийнхний хэлж байгаагаар хөвгүүд бол өмнө нь ээж нь тэднийг зоддог, тэдэнд гар хүрдэг гэх мэт зүйлс огт ярьж байгаагүй. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн ээж биднийг машинд цоожлоод удаан хугацаагаар нэг тийшээ явсан, бид гэртээ үлдсэн, ээж гэртээ ирэхгүй удаад байсан гэх мэт иймэрхүү зүйлсийг л хэлдэг байсан. Тэгэхээр яг Tiffany хүүхдүүдтэй бие махбодын хүчирхийлэл үлддэг байсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Tiffany ер нь л хүүхдүүдээ гэр бүлийнхэнтэйгээ ч тэр уулзуулах дургүй байсан. Тэгэхээр энэ бүхний цаана өөр зүйлс нуугдчих болцшгүй хэмээн гэр бүлийнх нь таамаглд юм байлээ. За ингээд Tiffany-гийн шүүх хурал 2024 онд эхэлж түүний эцсийн шүүх хурал 2024 оны 11 сард болсон. Шүүхээс түүнийг 2 удаагийн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж насаар нь хойрох ялаар шийтгсэн байдаг. За энд өөр нэг хүмүүсийн маш их дургуутслыг хүргэж байгаа зүйл нь гэвэл Tiffany шүүх хурлын үеэр огт гэмшсэн, хийсэн хэрэгтэй харамсаж байгаа байдалтай харагдаагүй. Харин ч бүр эсрэгээрээ юу ч болоогүй юм шиг ямар ч сэтгэл хөдлөлгүй харагдаж байгаад нь олон нийт байдгаа гэр бүлийнх нь хүртэл маш ихээр хорсож, зэвүүцэж байгаагаа илэрхийлсэн байлээ. Тэгээд ер нь Facebook Tiffany-г хүүхдүүдээ хөнөөхт нь яг ямар байдлаар түүнд нөлөөлсөн, хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнө тэрээр байшингийнхаа урд хевсээ аваагаа зогсож исэн нь түүний үйлдэлсэн гэмт хэрэгтэй ямар нэг байдлаар холбоотой юу гэд маш олон асуулт ямар ч хариултгүй хэвээр үлдсэн байдаг. Tiffany бол өөрөө энэ талаар дахиж нэг ч удаа ам нээгээгүй. Та бүхэн маань бас энэ талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусдтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн ярьсан энэхүү хэргийн хувьд бага насны хүүхдүүдтэй холбоотой сэтгэл өвтгөн маш хүнд хэрэг байлаа. Ер нь тэгээд сошиал медиа гэдэг зүйл дээр хүмүүс өөрийгөө ямар ч хүн шиг харагдуулж болдог, жүжиглдэг, баг зүүдэг. Гэхдээ яг бодит байдал дээр харагдаж байгаагаас шал ондоо хүмүүс байх нь маш түгээмэл тохиолддог гэдг нь энэхүү хэрэг дээрээс тодорхой харагдаж байна. За ингээд өнөөдрийн та бүхэндээ хүрэхээр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.